Мөнгөний ирээдүйн үнс нь гэж юу вэ? Мөнгөний ирээдүйн үнс нь гэдэг нь өнөөдөр байгаа мөнгө ирээдүйд хэрхэн өсч үнс нь хэрхэн өөрчлөгдөхийг илэрхийлдэг. Үүний 3 ангил нь: 1-р инфляц. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор баруун үйлчилгээний үн нэмэгдэх нь тухайн мөнгөний худалдан авах чадварыг бууруулдаг. Тиймээс одоогийн мөнгө ирээдүйд тийм ч их үнцэнтэй байхгүй болно. 2-р хүүгийн түвшин. Мөнгө хадгалж байгаа хүүгийн түвшин өндөр байх тусам өнөөдрийн мөнгөний үнс нь ирээдүйд илүү өндөр байх магадлалтай. 3-р эрсдэл ба боломж. Ирээдүйд хөрөнгө оруулалт хийх, бизнест хамтран ажиллах зэрэг эрсдэлтэй боломжуудыг тооцох шаардлагатай байдаг. Хэрэв та одоогийн мөнгөөр илүү өндөр үр ашигтай зүйл хийх боломжтой бол өнөөдрийн мөнгөний үнс нь илүү байх болно. Жишээ нь өнөөдөр чи 500,000 төгрөгийг 8% хүүтэй хадгалвал 5 жилийн дараа юу болох вэ? 5 жилийн дараа таны 500,000 төгрөг 734,650 төгрөг болж өсөх болно. Иймээс мөнгөний ирээдүйн үнцнийг тооцоолох нь танд хөрөнгө оруулалт хийх, хадгаламжийн төлөвлөгөө боловсруулахад чухал хэрэгсэл юм. Ирээдүйн үнцнийг тодорхойлохын тулд хүүгийн түвшин хугацааг бодитоор тооцоолох хэрэгтэй.